эдэрлэгэж тэгж ер нь бодож авсан юм байна. Хин долсор бэтэрэг тастаа ингээд бүжиглж байгаа хэсгийг бүжиглж байгаа. Тэгтээ зэрэг театрыг бэтэрэг ингээд юмар холбоод яахдаг зэрэг хамгийн эвгүй юм тэр юм билээ. Тэгээд ингээд хийхгүй байсан. Тэгээд ингээд ясан чинь ингээд бүсээр холбогчоод оператортойгоо дамжинтай тэгээ хоёулаа ингэж хийх гэсэн ерөөсөө яриамаа ерөөсөө болж ихгүй. Багт бол бас зовлонтой юмнууд их гэсэн та. Ялангуяа цас орохгүй тэр жил одоо цасгүй жил байсан. Тэгээ нэг цастай нэг зураг авах хэрэгтэй гэдэг нь өвөлгөлтийг харуулахад бол тэгээ тэр авахын тулд одоо бид нэр ерөөсөө цас үлдээгээд болдгоо баг бишээ одоо ер нь хавар болоод 3 сар үед явасан чинь Булган аймаг одоо нэг цастай сум байна гэдэг. Тэгээд Булган аймаг руу би зургийг хандарахтай ингээд явсан. Тэнд очиод тэгээд хоноол маргааш өглөө нь болсон. Нэвчсэн цас орсон. Өө бошоохон яваал тэр одоо нэг машинтай нэг жамц дорж хоёрын нэг 69 тонн гэрч байгаа нэг зураг байх л да. Тэр зургийг аваад тэгээд нэг 30 минутны дараа цас альчиж байгаа. Иймэрхүү байдалтай. Тэгээ юмыг бол уран бүтээлд бол альва нэг юм бол өрсөж явахд бол хэрэгтэй юм аа. Хэрэг би жоохон алгуураа тийм. За жоохон байг нар идэл сайн гарах гэдэг ч юм уу. Ингэж хийсэн бол тэр алд өнгөрөх байсан бүр. Гаппана хоо. Чухал юм ярьцмаар бай. Ярил да. Гэхдээ улмаагаар тоглож болохгүй хүн шүү. За энэ кинонд дээр би бас нэг зорилго тавьсан байна шүү дээ. Жүжигчдийг аль болохоор үргэлжлүүлж тоглоулъя тий. Дунд нь одоо хэсэгчл дандаа нэг кадраар нь авахгүй юмсан гэж ийм зорилготой байна. Тэгээ энэ үнийг жүжигчдийг чөлөөтэй тоглуулахын тулд үргэлжилсэн мэдээлэлтэй үргэлжилсэн тоглолтыг одоо хийж авъя гэж ийм зорилго тавьсан. За тэгсэн чинь энэ нь бас нийгмийн канонд зарим нэгэн талаар тохирдог юм байна. Тохирдог нь юунд гэхлээр ирээдүйн өнөд нийгмийн кино гэдэг чинь одоо айцм хурдантай харин найруулах сүлдэн дээр үнийг хөдөлгөөнүүд тастаад ингээ баг нь болгоод ингээ хийчихсэн. Тэр бол хэцүү болсон. Тэгээд би бодохгүй. Гэхдээ яагаад орж боломгүй миний авсан юм ингээд хайжлаад багны дээр болгоод хийчихвэ гэдэг ингээд бодсон. Тэгээд сүлд нь бодоод байх юм. Хэрийн тэр бол ирээдүйд айцмд нь бол тохируулж авах хэрэгтэй юм л л дээ. Тийм учраас тэр нийгмийн кинонд нэг уртаар тэгээд аваад байх бол онц биш юм байна да гэж ингэж ойлгож ирсэн. Хөгшмийн чи хүрээ. Чи бүр үнэгний нүд залгичсныг унтахаа бүр марцгаа юу дээ. Хархалг гэж байлаа. Дугхаа. Харин энэ кинонд бол одоо манай миний багш. Харин батар хардын юшин. Амбжин гомсронгаа. 아래 세ven조과 단비스롱과 이제다 왔으면 아무도 캐논 알아서 주신 대리아웃도 베트남에 캐논 다 와서 서로가 캐논 디아지 타올다고 타이즈니 오른다가 캐논이 오르다게 아마로다 열가 타외디 그때 버스 서로는 줄 주신 집에 왔다더니 캐논이 해 그래 간 갈때 지금 хүүхэд дарагдаад ирэхээр цог нь унтарч үнс болоод ч догсохгүй. Одны өдөө төдий хөрөнгөөр шатаач нэг гэж. Би их хацтай хүн гэж бодож байгаа юм. Энэ кинон дээр бол одоо манай урлагийн киноны одоо алтан үе гэж ярьдаг мастерууд энэ томчуудтай ажилласан. Тэд нар маань бас зах хэмжээгээр надад их тусалж дэмжлэг боллоо л доо. Хөгшөө эмээ ууглал гэж байсан. Бабаагүй 30 минутад байна. Хаадаг болсон уу? 20 минутад. Тэгээ чимээ одоо уурсгамда яах гэж ирсэн бэлээ? Би хотоос хүүхэд ирдэг дуудаад л муугууган ахрах гэж ирсэн юм. Тэндэр жишээд уурсгамда гэж жамсгаа нэгэн дараа жамсгаа хэлдэг. Тэгээд тэр үгийг бол хэд хэдэн удаа хэлүүлсэн зүйл юм байна гэж одоо боолжсэн. Тэгээ энэ бол бас их оновчтой тийм үг болсон шүү. Энэ каноны дараагаар хүмүүсүүдийн ард түмний өндөрчдийн дунд бол яг уурсгамда гэдэг үг бол маш их ирсэн байсан. Уурсгамда гэж ярих юм бол ийм байна гэж ярьдаг байсан. Тэгэхээр энэ бас тийм оновчтой болсон юм болов уу гэж бодож байна. Ингэж байгаад галзуурчихдаг юм гэдэг шүү. Тухай галзуурах гэж байгаа хүнд чи галзуурах гэж байна гэж хэлж болтгүй юм гэдэг. Үгүй би хэрвэж бай. Тааж байна. Дулам сүрэн төмөр хоёр суух тухайга хэлэх гэж та нар дээр галзуу хүний